Ерөнхий боловсролын ордоор сургуулиас ирсэн. Өнөөдөр бидний шүүхтэй танилцаж хэлсэн. За чүр. За нэг үг авчаарай. Шүүхийн байранд харуулын цагдаа 24 цагийн турш албан үүргээ гүйцэтгэдэг бөгөөд шүүхээр нэвтэрч байгаа иргэн бичиг баримтаа шалгуулан бүртгүүлэн ордог юм байна. Энэ нь шүүхийн байгууллагын аюулгүй байдлыг хангах чухал үүргүүдийн нэг гэдэг нь харагдаж байна. Санаасан бацгаанаа. Өнөөдөр бид нэр танай ажилтай танилцаад эрх зүйч мэргэжлийн талаар мэдээлэл авах гэж ирлээ. За сонгол өгдөг. Ерхий боловсролын ордоор. За тэгээд манай шүүхийг сонгоо. Манай суманд одоо шүүхтэй холбоотой ажил мэргэжилт болох өмгөөлөгч тэгээд шүүгч болох хүсэлтэй тийм зөндөө хүмүүс байгаа учраас бид нэр сумынхаа шүүхийг давуу тал болгоод тэгээд зориод танаас мэдээлэл авах гэж ирсэн байгаа. За сууцгаа. Таахгүй. Хэдвэрэн өгдөг. За чихрэг. Бүгд аваад юм уу те? За манай харан сонгох сундын шүүх. Буюу шүүхийн тамгын газар. За манай зэмбэг 7 сумыг харьяалдаг. За Уранга аймгийн харан сум, Хожирт, Батүлзий, Баярөндөр гэсэн зүйл бүр төлцөд өөрөлдөл энэ 7 сумыг одоо иргэд манай шүүхэд одоо эрхээ хамгаалж, эрхээ сэргийлэх гэж хүсэлт нэмж гаргадаг. Мөн энэ одоо 7 сумын бүтээл үзэгдэлээр үйлдэгдсэн хэрэгүүдийг одоо шүүж зохиох ёсны шийдэл хариуцлагыг эсвэл цаадч тогтоож өгдөг юм байгууллага байгаа. За та яг аль талаас нь шүүхийн байгууллагаас сонирхож байна? Одоо шүүхийн байгууллагаар ажиллахад одоо бусад мэргэжлүүдээс юугаар онцлогтой юм тэр талаар нь хэлж байгаа. Манайх чинь одоо 4 шүүгчтэй 20 захиргааны ажилтнтай. Шүүгч гэдэг бол одоо хэрэг маргааны шийдвэрлэхэд Монгол улсын нийгмийн өмнөс бүх хууль дүрмийн дагуу шударгасыг баримталж хэрэг маргааны шийдвэрлэдэг. За ер нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог ганц албан шатгч болно. Тэгээ маш олон шалгуур тавдаг ёс зүйтэй эрдэм боловсролтой байдаг. Байхыг шаарддаг юм хэрэгжил байна. За тэгээ шүүгч нартай хэлэхдээ та нараас арах өнөөдөр бол дуулзах боломжгүй байгаа. Манайх зарим шүүгч нар хавьлтай. Тэгээд бас өөрчлөлт төлөвлөг учраас өнөөдөр бол зүгээр бид нар захиргааны ажилтнуудад та хэдийг танилцуулъя. Тэгээд дор нь та боломжоор өөрснөө асуугаад тэгээд ажил үргийг хараад өрөөнд нь за тэгээд ажлын байртал хэлцүүлж тийм үү. За баярлалаа. Сошиал хөгжил юм байна. 12 дугаар ангийн хөгжил тэгээд эрх зүйч болох сонирхолтой. Тэгээд ер нь яг шүүгч, өмгөөлөгч, прокурор гэсэн хүмүүсүүдэд харан сумд байгуулах харан сумд шүүх байгуулах байдаг 5 тал тэгээд бусдад бас үзүүлж харуулыг хэлсэн юм байна. За манай бичиг хэргийн эрхлэгч мэдээлэл олгоны мэргэжлийн тэгэхээр энэ шүүгч нартай уулзах боломжтой чинь захиргааны ажилтнууд хавраа өрнө ороод тэгээд хин ямар албан шалтгаан ямар үйл ажиллагаа хийх гэдгийг хараад тэгээд дундуур нь тайлбар сонирхох асуултууд байвал асууж. За манай мэдээллийн даа мэргэжтэй мөнх насаа. Дөрөв. Мөн тэр шүүхээр ихтэй хийж байгаа доош мэдээлэл хамгаалах байдаг уу? Аараас эхлээд хэлцүүлж байгаа юм тийм. За. Шүүж байгаа иргэд маань хамгийн түрүүнд манай мэдээлэл авахыг хийж орж уулзсан байгаа. Энэ манай мэдээлэл авахын мэргэжил юм уу? Энэ хүүхдүүд шүүхтэй танилцж байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Бид нэ шүүхийн байгууллагатай танилцаж яваамаа. За. Мэдээлэл авалгааны мэргэжилтэн гэж ямар ажил хийдэг юм бол? За шүүхийн мэдээлэл авалгааны мэргэжилтэн гэдэг нь шүүхэд орж иж байгаа хэрэгний хэмжлэл, өргөдөл гомдлыг хэмжлийн бүрдүүлбэр хангас эсхийг шалгаад програм бүртгээд давхар гар бүртгэл бүртгээд
тэгээ шүүгчид хүлээлгэж өгдөг байгаа. За манай шүүх дийлэлтэй байх үүднээс иргэдэд зориулсан юм дэлгэцийг ажилуулдаг. Одоо хэрэг нэхэмжил өргөдөл гомдлыг бүртгээд энд бүртгэж яхад иргэд маань шүүх нээлттэй байх нь энэ давхар харуулад за үүнийг давхар гар бүртгэхэд шүүгчд хүлээлгэж өгдөг байгаа. За эдгээр хүүхдүүд маань болохоор шүүхийн ажилдаа танилцаад хин юу хийдэг вэ гэж явж байгаа юм байна. За сайн байна уу? Сайн байна уу? За би тус шүүхийн ерхий шүүгчийн туслах авсран гэж байна. За миний ажил үүргийн хувьд гэхээр би шүүхэд ирж байгаа хэрэг маргааныг шүүгчид танилцуулах, за мөн хурлааны бэлтгэлийг хангах, за шүүхчээс гарч байгаа шийдвэрийн төслийг боловсруулах, цахим санд тухайн нөгөө шийдвэрүүдээ оруулах гэсэн юм ажил үүргийг гүйцэтгэдэг байгаа. Ерөнхийдөө бол шүүгчдэд туслах үүрэгтэй. Ажил албан тушаалын онцлог маань юм тийм байгаа. За баярлалаа. Иргэний эрх хянан шийдвэрлэх шүүх болгоны анхан шатны шүүх болгоны хажууд хэргийн эвлэрүүлэн зөрчлөх ажиллагаа явуулдаг байгаа. За энэ бол одоо манай эвлэрүүлэн зөрчлөгчийн өрөө. За эдгээр хүүхдүүд маань 2 дугаар сургуулиас явж байгаа манай шүүхээр зочиж яваа юм хүүхдүүд байна. Хин ямар ажил эрхэлдэг вэ гэдээ явж байгаа юм байна. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг Төвшин Дүүс гэдэг. Эвлэрүүлэн зуршлагчийн туслах хийдэг. За эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэж ямар ажиллагаа хийдэг вэ гэхээр талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдлийг олоход эвлэрүүлэн зуршлагч дэмжлэг үзүүлж тэдгээрийн хоорондоо үүссэн маргааныг эвийн багтаа шийдвэрлэдэг ажиллагаа юм аа. За эвлэрүүлэн зуршлах ажиллагаа шүүхийн өмнөх шат бөгөөд гарсан шийдвэр нь шүүхийн шийдвэрийн нэг адил биелэгддэг. За эвлэрүүлэн зуршлах ажиллагаагаар иргэд хоорондын зээлийн маргаа гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэдэг байгаа. Тэгээ эвлэрүүлэн зуршлах өргөдөл маргааныг хугацаа богино. Тэгээ тэмдэгтийн хурамж багтуулгаараа даваа талтай ажиллагаа. За баярлалаа. За яг тэр хийж байгаа асар өөр. За манайхаа ингээд нөгөө 2 давхартай кодтай хаалга гэсэн маань бас учиртай. Энэ кодтай хаалганы цаана болохоор манай шүүгч нар суудаг байгаа. За шүүгчтэй бол иргэд хэргийн оролцогчдод уулзах боломжгүй байдаг учраас орхоос сэргийлээд ингээд хаалга хийсэн. Мөн нарийн бичгийн дарга нар болон хаалхын нийтлэн бодогч Батмөн Нярав Алтан цүх нар бас сууж байгаа. За ийшээ одоо манай архив болон бичиг хүргээгчийн өрөө бай. За бичиг хүргээгч маань бичгтээ гарсан юм байна. За сайн байна уу? Сайн байна уу? За та ямар мэргэжил хийдэг вэ? За би архивч үүргийг гүйцэтгэдэг. Тэгээ намайг дагуулсан мөрөлдөг. Тэгээ шүүхийн архивын хадгаламжийн нэгжийг хүлээж авах, хадгалах, хамгаалах, төрийн санд төрийн архив шилжүүлэх тийм үүрэг гүйцэтгэдэг. Тийм архивын хадгалж буй хэрэгүүдийг хэрүүдийн баримтаас эргээ оролцогчид хуулбар гаргах юм уу эсвэл авалгаа өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгээ нийт одоо 13252 хадгаламжийн нэгжээс 7130 хадгаламжийн нэгжийг захимжуулаад байгаа. Тэгээ сайхан шүүхийн ерөнхий зөвлөлөөс 13,900,000 төгрөгийн санхүүжилтээр өндөр хурдны сканерыг шийдэж өгсөн. Одоо үүгээрээ нэг захимжуулах ажил хийгээд явж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу. За намайг Адигийн Баасан Сүрэн гэдэг. Би Өвөр Хангай аймгийн Хаар өрийн сумд усан дүндээ шүүхэд одоо шүүх хурлааны нарийн бичгийн даргаар ажилладаг. Одоо яг 2 дахь жилдээ болоод ажиллаж байна. За шүүх хурлааны нарийн бичгийн дарга гэдэг нь хуульд заасан шүүх хурлааны үйл явцыг тэмдэглэлд тусаж одоо дуу төрсний бичлэгээр баталгаажуулдаг байгаа. За шүүх хурлааны тэмдэглэлд яг юу тусгадаг вэ гэх тэнгуут одоо шүүх хурлаан эхлэлгээс одоо тэгээ дуусах хүртэлх одоо бүх үйл явцыг нь одоо нэг бүчлэнгээр одоо тэмдэглэлтэй ингээд тусгаж өгдөг байгаа. За манай шүүх нь бол ерөөхдөө бол яг 2 шүүх хурлааны танхимтай. Одоо бид бүгдийн байгаа энэ шүүх хурлааны танхим нь бол эрүүгийн шүүх хурлааны танхим байгаа. За энэ танхимд одоо яг ямар хурал ордог вэ гингүүт эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг болон одоо хянан магадлалын шүүх хурлааны ордог байгаа. За одоо ингээд энд одоо манай зөвлөлтөд тасалгаа байгаа. Энэ зөвлөлтөд тасалгаанд нь болохоор одоо шүүгч нар шүүх бүрэлдэхүүн маань одоо яг эцсийн шийдвэрээ гаргахаар яг энд ингээд орж зөвлөлддөг байгаа. За энд бас дахиад нэг тасалгаатай байгаа. Энэ нь болохоор эрүү иргэн гээд
тусдаа ингээд бас ингээд хоёр шүүгчнэр маань ингээд тавцах юм бол ингээд тусдаа зөвлөлдчихдэг байна. За энэ болохоор манай иргэний яргийн шүүх хурлааны юм байна. Өнөөдөр бид ингээд эцэлтэй тусдаад ингээд танай хамт олон биднийг маш гоё найрсаар хүлээж авлаа. Тэгээд тэний зүгээс бас бидний хэлэх мэдээлэл байна уу? За бас манай шүүхийг, манай шүүхийн захиргааны ажилтнуудыг одоо зорж ирээд манай албан хаагчтай хийдэг ажилтай танилцсан таадаг бас баярлалаа. Бид нэр уйлрал тутам нээлттэй албаны өдөрлөг зохион байгуулаад сургуулиудын халахангийн сурагчдыг бас одоо шүүхтэр авч авчираа шүүхийн бүтц тогтолцоо дээрээс нь компьютерээс урьдчилан сэргийлж чиглэлээ тодорхой кейстэй тулгуурлан мэдээлэл өгдөг. За бараг манайхыг зориулж ирсэн анхны сурвалжлах шүүхтүүд бараг та хэд боллоо. Та хэдэд бас сургуулийн өндөр амжилт хүсье. Сайн байна те юм сурвалжлаад мэдээлэл аваад өөртөө бас энэ чигээр ингээ хөгжүүлээ явж байгаа бас сайн байна. Тэгээ магадгүй хэрэгцүүч болох сонирхолтой хүмүүс байна. Бас элсэл зүрхээ шалгалтаа амжилттай өгөөд мэрэгчлэрээ суралцаад бас хуульч шүүгч шүүхийн захиргааны ажилтан болоод манай шүүхтээс ирэх байхаа гэж найдаж байна. За тий би нэг мэдээллийн чанартай юм бол манайх сун дундын шүүх байгуулагдсны 50 жилийн энэ он тохион. Тэгээ бид нар аваа хогтод нэг 10 ажлыг төлөвлөсөн байгаа. Үндсэндээ хэрэгжилт маань 80%-тэй. За 3 ажил нь засвар тогтчлт ном боломж нэмэгдүүлэхтэй холбоотой ажил. За үлцэн ажлууд нь дандаа нөлөөллийн ажлууд байгаа. Бид нар өчигдөр одоо 7 харьяаллын сумдын хүүхд хамгааллын ажилтнуудыг цуглуулад шинээр батлагдсан хуулийг танилцуулаад тэгээ хүүхдийг хэрэг зөрчлөөсөд яаж үргэлжлэн сэргийлэх үү, хэдүүл яаж хамтарч ажиллах үү гэдэг нэлээд их ашигтай хэлцүүлэх зохион байгуулсан. Тэгээд ер нь бол бидний зохион байгуулах ажлууд маань дандаа нөлөөллийн чанартай дэрэгдэд хүүхд багшууд хэрэг болоосоо гэдэг утгаар бид энэ ажлуудыг бас хийж байгаа. Тэгээд манай шүүхтэй танилцсан та хэдэд бас дахин баяр хүргэе. Тэгээд бүгдээр сургуулийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Энд ч сайн амжилт хүсье.